За өнөөдрийн хуралдааны товд бол за 6-ад нь хамгийн сүүлд нь бол оюутлогоо компани төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гишүүд гүйцэтгэх удирдлага ирэх ёстой байсан. За өчигдөр бас имэйлээр ирэх боломжгүй гэдгээ мэдгдсэн байлаа. За ингэж явсараад бүгдээрээ угаасаа сонсгол руугаа ингээд орох юм байна. Гэхдээ шалтгаанд урд өмнө нэг захиа эрэхтэй бол бид одоо бидний одоо оюу толгойн уурхаа дээр ирж бичлэн ирж уулзалт хийгээч гэсэн байлаа хүсэлтэрсэн. Гэхдээ энэ бол оюу толгой бид нэр өрсөн ураагүйгээр бидний төлөвлөгөөнд угаасаа байгаа зүйлээ. Тэгэхээр бид нар оюу толгой дээр хуваарийнхаа хүрээнд ажлын төлөвлөгөөнийхөө дагуу очтгоор очноо. Гэхдээ энүүгээр Монгол Улсын парламент дээр оюу толгой ирж танилцуулга тавих асуудлыг одоо аргалж өнгөрнө гэж юм байхгүй. Бид нэр хурал дээрээ дараагийн хурал дээрээ оюу толгойг бид нэр дууцаар байх болно. Энэ бол зарчим шүү дээ. Ганцхан оюу толгой компани гэж байгаа юм биш. Монгол Улсын парламент дээр дуудагдсан ялангуяа тэр дундаа төрийн эзэмшилтэй аж ахуй нэгжүүд болон төрийн байгууллагууд бүгдээрээ л ирдэг. Тэгэхээр энэ жишгийг оюу толгой компани ганцаархнаа хангахгүй үлдэнэ гэж юм бол байхгүй. Тэгээ утгагүй бид нэр сонсгол руугаа орсон ч гэсэн оюу толгойтой холбоотой олон хүн нэрсээр дуудагдаж сонсгол дээр ирэх шаардлагатай болно. Харин сонсгол дээр элдв янзын тайлбар өгөж ирэхгүй байх ийм зүйл бас гаргаж болохгүй шүү гэдгийг бас аль бие ёсоор хэлье гэж бодож байна. За тийм учраас оюу толгой компани уул нь ирэх ёстой байсан ирээгүй учраас тэгээд дараагийн ирэх хүртэл нь дахиад энэ асуудлыг бол хойшлууллаа.